Өндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцад нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За дугаарыг хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани болон ажилд бэлэн чадвар сурыг санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль ивэнтгэж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр Марат багш маань Швейцар цагнаас ч найдвартай мөнхийн цаг Стоунхенжийн тухай бас ярьж өгнэ. Тэг маш алдартай. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Орон Чимэг хоёр ажиллаж байна. За хүн төрөлхтний соёл иргэншлийн хуудаснаа хамгийн их бас нууцыг хадгалж таамаглуу дэвшүүлж идэг хамгийн итэмгүй одоо тий таамгийг дагуулсан ч гэсэн өнөөдөр хүртэл одоо дэлхийн дахныг гайхшруулсаар ирсэн юр бусын нэгэн бүтээн байгуулалт байна. За Британий өмнөд хэсгийн одоо Солсбергийн талд 5000 гаруй жилийн турш сүндэрлсээр ирсэн энэ байгууламж бол Стоунхенж. За энэ аврах чулуун хүрээг босгосон эртний хүмүүс яг байгаль дэлхийн хуулийг таньсан одоо соён гэгэрүүлэгч одон орончид тийм судлаачд байсан юм уу? За эсвэл харанхуй бүдүүлэг цусаар дахил өргөгчд байсан уу? За яг энэ асуултанд бол хариулах те ямар ч хариулт байхгүй байхгүй юу? Уудам хэр таалд сүндэрлэх энэ хачиргалтай байгууламж бол сансар судлалын төв, саран зориулсан сүм, оршуулгын газар, эмнэлэг, харь гаригийн буудал те гэх мэтлэнгээр янз янзаар тайлбарладаг боловч эдгээр бүгдээрээ ер нь бол хариулт бишээ. За гэхдээ л ер нь бол одоогоос бол 6500 жил те бараг 5000 гаруй жилийн тэртээ ингээд баригдсан. Ер нь бол 1500 орчим жил үргэлжилсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоогоос бараг 6500 орчим жилийн тэртээ гэсэн үг. За энийг хэдүүлээ цаг хугацаагаар баримжаалаад үзье. Тэр нь юу гэхээр яг одоогоос хэдүүлээ Чингис хааны үе рүү очлоо гэж бодъё те. Тэгтэл энэ бол ахаад хэдэн удаа юм бэ? 6500 гэж бараг 8 9 удаа 8 удаа Чингис хааны үе рүү очиж байгаа юм шиг цаг хугацааг туулж иж Стоунхенж дээр ирэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол өөрөө бол гайхамшигтай агуу те ийм дурсгал гэдгийг бол харж олж байгаа гэсэн үг. За энийг бол мэдээж 6500 жилийн өмнө баригдсан гэх нь бол энэ байгууламж нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн нууцлаг. Ер нь юр бусын олонний сонирхлыг татсан цогцлбор хിവэрэ байгаа ийм зүйл байгаа байхгүй. За мэдээж археологийн нууцуд нэвтрүүлэхээ яг энэ удаагийн дугаараар бол алдарт Стоунхенжтэй. За энэний тухай бас ярихаар бэлцэн гэсэн үг. За орон хот, сүм, бунхан, бурхан, дахил те эд үлгийн зүйл гээд археологийн шинжлэх ухааны түүхэнд олдсон цааш ч олцоор байх ямар нэгэн олдвор, байгууламж, цогцлбор ер нь бүгд л түүхийн уртад хүний амьдралд үүрэг гүйцэтгсэн. Утга учиртай ашиг тустай байсаар ирсэн нь маргаан гүнэн баггүй. За эдгээр зүйлс нь яаж бүтсэн бэ гэхлээр ер нь бол яг тухайн үеийнхаа хүний те ямар ч дурсгал яг тухайн үеийнхаа хүнийхээ оюун санаанд нь гэж бий болоод гараар нь бүтээгдээд өнөөдөр бидэнд ирж байгаа энэ үйл явдал археологийн дурсгал болж ирээд байгаа юм. За гэтэл хүн төрөлхтний соёл иргэншил дөнгөжл суурэ тавьсан бичиг үсэг юу тэр бүр цаашаа заяа төмөр зэвсэгч хэрэглэж үзээгүй те эхлээгүй шахан байсан хөрөл зэвсгийн ихэн үе байхгүй. За хөрөл зэвсгийн ихэн үе гэхээр чинь хөрлийг дөнгөж боловсруулж эхэлж ирсэн. Ер нь бол шинж чулуун зэвсгийн үеийн төгсгөл үе байгаа байхгүй. За ингээд нийтийн тооллын өмнөх 3000-аас 1500 оны үед те хооронд эзгүй талд нүсэр том чулуун байгууламж ер нь сөндөрлүүлэх шаардлага бас яг юу байсан юм бэ? Тийм байгаа сте те. Тэгээ ангийн яс эсвэл чулуун сүхээр газар ухаж энэ байсан яг юм балар эртний хүмүүс байгаа даа шүү дээ. За ингээ оргинох сууц биш, хорогдох байрч биш, ийм чулуун хүрээ хийх нь хинт хэрэгтэй гэж. Цаг хугацааг нь бодоод үзэх юм бол тэр тусмаа ямар ч инженерийн шийдэл байхгүй үед хэдэн 10 тонн жинтэй чулууг одоо орны нарийн зүй тогтлолоор те нарны тусгалтай секундын зөрөөгүйч тааруулан бариулж чадсан нууц нь яг юу юм бэ? Тухайн үед хэрэгцээ нь ямар байсан юм? Яаж энийг ямар ч одоо техник технологи хөгжөөгүй байхад нь хийч вэ гэдэг тийм. За энэ мэд хариултгүй олон асуултыг яг ингээ бидэнд бол өнөөгийн бидэнд үлдээж чадсан Стоунхенжийн хүрээ бол өдгөө Их Британи тийм үйлчхэр гүнлэгт буюу Солсбергийн тал хөндөд байдаг. За Стоунхенжийг шинж чулуун зэвсгийн ихэн тийм хөрөл зэвсгийн үед бол 1500 гаруй жилийн турш дамнан хэд хэдэн үе шаттайгаар босгосон гэж эрдэмтэд үздэг байхгүй. Тэгэхээр энэ бол нэг хүний нэг амьдрал нэг насны амьдрал бол ерөөсөө биш байгаа байхгүй. Хүн болгонгээ өөр өөртөө ингээ хувийн амьдралтай тий. Тэгүн гутаа өөрийнхөө амьдралдаа юу хийж бүтээх үү гэж бодож итэл чинь 1500 жил гэдэг чинь хэдэн хүний хэдэн амьдрал хэдэн үе дамжицсан. Энэ тэгэхээр маш том овгийн нэг зохион байгуулалт тий маш том одоо ингээ нийгмийн одоо ингээ байгуулал нэг ийм зүйлэл ингэж явсаар байж 1500 гаруй жилийн туршид тасралтгүй явж иж ийм зүйл төрж байгаа. За тэнд байгаа авраг том босоо чулуунуудыг тий сарсын гэж нэрлэх бөгөөд хамгийн том нь бол 30 орчим тонн жинтэй. Тэдгээрийг 30 гаруй километрийн цаанаас чирч авчирсан гэдэг.
30 тонн тий. Харин арай жижиг хөх чулуунуудыг нь бол бүр 225 км-ийн алсад орших Уэльсийн уулсаас тээвэрлэн авчирсан байх магадaltaа гэж үзэж байгаа. За хамгийн сонирхолтой нь эдгээр аврах чулууг яг л өнөөгийн лего тоглоом шиг хооронд нь углуургаар угсарч дээр нь хөндлөн чулуунуудыг тэгнүүлэн байршуулж чадсан. Тэгнүүлсэн ингээд чулуунууд байгаад шүү дээ. Босоо чулуун дээр ингээд харин тийм унчхмаар харагдаад байт тий. Гэтэл нөгөө тэр хүнд даацаараа харин яг тэгэхээр юм чинь бол яг өнөөдөр хамгийн их гайхагдаад байгаа зүйл нь энэ аахгүй. За тэр аврах том чулууг босгоод за болноо. Гэхдээ яаж аахгүй тий? Яаж гэд. За энэ бол нөгөө яг уран барилгын гайхамшиг гэдэг зүйл нь яг энэ дэр байгаад байгаа. За өстөн хэнжийн гол зорилго нь бол тий эртний хүмүүс эдгээр аврах чулуунуудыг зүгээр нэг дээрээс нь давхарлаа тавьчаагүй оршиж байгаа юм. За бид нар бол за ядаж дээр нь давхарч байгаа за баярлаа гэдээ ингээ хэлэх гээд штэ. Гэтэл тэн тийм биш. Тэд 30 орчим тонн чинь те сарсын хэмэх босоо чулуунуудыг оройг яг л өнөөгийн модон тавилга эсвэл лего тоглоом шиг хооронд нь угдуургаар онсолж холбож цойжилсан байна. Ингээд эдгээр босоо чулуунуудын те орой дээр нь товгор хэрээс гаргаж дээрээс нь тавих хөндлөн чулуунд нь таарах нүх ухаж өгсөн нь хүчтэй шуурга газар хөдлөлт чулуунууд те нурж унахаас сэргийлсэн гайхалтай ухаалаг шийдлсэн байгаа байхгүй. Анх удаа сонслоо шүү дээ. Углуурхтай байсан юм. Тэгээ углуурхтай байсан байхгүй. Ингээд ийм байсан учраас унахгүйсэн байгаа даа. За үүнээс гадна холоос харахад бол чулуунууд яг тэг шимтэй. Чулуун баг нэг харагддаг те. Харагдж байгааз. Гэхдээ яг үнэндээ бол чулуунуудын дунд хэсгийн үл ялэг те бүдүүн. Орой хэсэг нь бол арай жаахан нарийссан байдаг гэж байгаа. За стеон хэнжийн төв хэсэгт хүний нүдэнд ил харагдаж байгаа тэ бүтэн болон хитрхи нийт 83 ширхэг чулуу бай. За харин хэрв энэхүү байгууламжийг анх баригдаж байх үеийнх нь бүтэн загвараар нь тоолох юм бол гадна талын том тойрогт нь 30 ширхэг босоо чулуу. Тэдгээрийн орой дээр нь тэ хаалга мэт одоо ингээд тэгнүүлэн тэ холбож тавьсан 30 ширхэг хэвтэй чулуу буюу нийт 60 чулуунаас бүрдсэн аврах цагираг байсан. За үүний дотор талд нь бол тэ тах хэлбэрийн 2 босоо нэг хэвтэй чулуунаас бүтсэн трилотон гэд хэмээх 5 асар том хаалга байсан бөгөөд энэ нь 10 босоо 5 хэвтэй чулуунаас бүрдэж байгаа юм. Одоогийн байгаа тэгвэл үлдэгдэл юм уу тий? Оо за. Тэгээ сарсын чулууны одоо ингээд завсар хооронд болон дотор талаар нь цэнхэр туяатай арай жижиг 80 орчим хөх чулуунуудыг босоогоор нь игнүүлэн байрсуулсан байсан ч цаг хугацааны явцад ихэнх нь хэвтэй чулуунууд нь тий ингээд нурж одоо дээр нь байгаа энэ хэвтэй чулууг нэлж нурж чулуунаас ердөө 5 нь одоо ингээ үлдсэн гэж байгаа. Орой дээр. За онцтой яг бүгд л онцтой байсан байгаа. Тэгтэл цаг хугацаа энэ чинь одоо 50,000 жин шүү дээ тийм үстэй. За эзлэх зай талбайн хувьд бол хүмүүсийн үзэж сонирхдог бидний ингээд те гэрэл зургаас хардаг хамгийн голын одоо ингээд чулуун тойрогнож те ердөө 33 м голчтой гэж байгаа. 33 м голчтой. Одоо яг бид нэг ингээд сонирхоод хараад байдаг зүйл нь. За гэвч энэ чулуунуудыг хүрээлэн тэ баригдсан эртний шорон далан сувг шуудуу бүхий бүсийг бүхэлдэн тоочж үзэх юм бол стеон хэнж те энэ бол 0.11 хавтга километр буюу 110 м диаметртэй тойрог талбайг эзэлж байгаа юм. Маш том багаз. Одоо бид нар бол 33 метрийг ингээд бодож ирсэн бол одоо энэ 110 метрийг ингээд хамарсан том талбай болж хуурж байгаас тэ энийг ахаа цааш нь яг энэхүү байгууламжийг зөвхөн барилга гэж харах нь бол бас нэг өрөөсгөл ойлголттой болчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл сүүлийн үеийн яг ингээд радарын одоо ингээд болон лазерын дэвшилдэг технологийн тусламжтайгаар газрын хөрсийг нэвт ингээ харах үед стеон хэнжийг тойрсон 12 хавтга километр газар нутгийг хамарсан том цогцлбор олон зуун жижиг том жижиг бунхан сүм хийд зан үйлийн замуудын яг төв уулзууртанд байсныг нь гэрчлээд байгаа. Иргэн тойронд нь одоо ингээ амьдрал босолж исэн гэсэн санаа хэлээд шүү дээ. Соёл иргэншлийн тэр чигээр явагдаж байгаа цаг үе юм шүү дээ. Тэгтэл голд нь энэ байсан байх. Яагаад юм бол тэ. Тий одоо тэр том жижиг бунхан сүм хийдгээд эдгээр нь болохоор нөгөө ингээд үлдэж хоцорсон байж зан үйл. Гэтэл тэнд нөгөө нэг оромж гэр орон тэ одоо чулуун сууц гэдэг ч юм уу нэг оромж байх хэрэгтэй шүү дээ. Эдгээр нь одоо нэг үлдэж хоцроогүй л гэсэн үг байгаа байхгүй. Эдрийг ахаа дээрээс нэмж бодох юм бол энэ бол өшөө саяны ярьж байгаагаасаа бүр илүү тэ айтайхан бас гоё харагдахаар хүний ингээд төсөөлөлд. За энэхүү байгууламжийг бол сая түрүүний зөвхөн барилга гэж үзэх бас нэг өрөөсгөл гэдэг байгаа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ гэхээр Балар эртний одон орны хамгийн нарийн тооцоолуур байсан байна. За стеон хэнжийн чулуун хаалгануудын байрлал нь жилийн хамгийн урт өдөр буюу 6 дугаар сарын 21-ний яг өглөө нар яг хаанаас мандахыг мөн 12 дугаар сарын 21-ний хамгийн богино өдрийн орой нар яг хаашаа жарахыг яг таг зааж байдаг.
Хэрэв та хамгийн урт өдөр Стоунхенжийн төв зогсоод харуул нар хамгийн голын өсгий чулуу хэмээх аврах хадан дээрээс яг голлон мандаж гэрлэн шулуун хаалганы дундуур шууд тусдаг. Бичиг үсэг тэр тусмаа хойнлыгүй байсан тэр цаг үед эртний хүмүүс яаж ийм нарийн математик одон орны тооцоолол хийж олон зуун тонн чулууг гээд одод иргэсийн хөдөлгөөнөд тааруулаад ингээ байршуулж чадсан бэ гэдг нь өнөөх хүртэл нууц хэвээрээ байсан байна. Онцгой тэр 2 өдөр яг тэр нөгөө тухайн эсрэг харсан 2 юм дээр тусна гэдэг чинь энэ бол санамсаргүй явдал явж биш болж таарлаа. Яг үнэтэй. За тэгээ хүн төрөлхтний инженерчдэл, технологийн оргил гэгддэг Швейцар цаг өчүүхүнч зөрүүг ажилдаг. Тийм үстэй тийм ч учраас одоо нэр хүндийн баталгаа болдог. За тэгээ механизм, секунд, дойл, тутмыг тооцоолох гайхамшигтай наривчлалаар бол дэлхийд алдартай цаг. Тэгвэл археологчид болон одон орон судлаачид Стоунхенжийг бол Британий тал хүндийдэх аврах том Швейцар цаг гэж нэрлэдэг. Энэхүү зөвөрлөн зүгээр нэг уянгийн хайдал биш юма гэдгийг хамтран ажиллагчийг танилцуулсны дараа үз. За битэрийн өмнө бас сөөж байгааг та бүхэн харж байгаа хаа. Тэгээд нөгөө Солонгос кинон дээрээс чинь бид нэр бас яг энэ хүн ундааг зөндөө олон хардгаа. Тэгэхээр эднийд одоо Солонгост бас тийм олон одоо ийм сүүжинд өрсөлдөх компаниуд байдгүй байна. Энэ цөөхний одоо монополь болсон компаниудын нэг юм байна. Тэгэхээр солонгосчуудын хамгийн түгээмэл хэрэгэлдэг нь уламжлалт энэ ундаа бол одоо сөөжүү. Өнөөдөр одоо та бүхэндээ дэлхийд нэр хүндтэй Good Day гэдэг нэртэй энэ сөөжүүг танилцуулъя. За сөөжүүний зах зээлд бол эдний хамгийн их танигдсан одоо шилдэг энэ сөөжүүний брэндүүдийн нэг байдагч болоод одоо тэр кино зурагтай гараад идэг баг. За сөөжүү үйлдвэрлэхэд усны чанар бас их чухал тооцогддог. Good Day сөөжүү Солонгосын үзэсгэлэн жирийн уулын 320 метрийн гүнээс олборлсон хүчил төрөгчөөр баялаг цэвэр усаар үйлдвэрлэгддэг. За тиймээс ч одоо Пусан бүс нутгийн нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг гэж одоо өнөөдөр дэлхийн нийтэд танигдсан байдаг юм байна. За мөн Good Day сөөжүү нь дэлхийд анхлан сөөжүүний спиртийн хавламжийг 16% хүртэл бууруулсан технологиг нэвтрүүлсэн. Энэс өмнө одоо сөөжүү гэдэг ундаа өндөр гарацтай байдаг байсан байна. Тэгэхээр илүү зөөлөн амттай, илүү таатай хэрэглэгчдэд ингээд санал болгосон гэсэн үг. За энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Мухак гэдэг энэ компани бол Солонгосын 97 жилийн түүхтэй ууган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд хүчил төрөгчөөр баяжуулсан үйлдвэрлэлийн технологио өнөөдөр хүртэл ингэж ашигласаар ирсэн байна. За сөөжүүг бол нөгөө солонгосчууд маань гэхүүтэй ихэвчлэн нөгөө шарсан хоол унттайгаа хамт хэрэгэлдэг төрөл бүрийн хоолтой нөгөө одоо ингэж хэрэгэлдэг юм уламжлалтай ер нь. За тэгэхээр одоо маргааш өдөрнө гэдэг юм уу энэхүү брендийг бол нөгөө Good Day гэж нэрлсэн байгаа штэ сайхан өдрөхөө. За тэгэхээр өмнө бол анх нөгөө Good News буюу одоо маргааш өдөр нь бас ингээд таны өдөр ийм Good Day байгаасай гэдэг ийм агуулгатай байлээ. За тэгээ бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байгааг та бүхэн мэдж байгаа байхаа. Тэгээ Facebook дээр Good Day Сөөжүү Mongolia гэд бичгээр за эдний хуудас гараад ирнэ. За ингээд нэвтрүүлгийнхаа юунд итгэжтэй их баярлаа. За баярлаа. За тэгэхээр зүгээр нэг зөвлөл биш гэдэг нь бол 5000 жилийн настай чулуун байгууламжийн цаана нуугдж байсан математикийн нарийн тооцоолол, нар сар хэртэлтийн мөчлөгийг өчүүхэнж алдаагүй заадаг механизмтай шууд холбоотой байгаа байхгүй. Хэдэн аврах чулууд хойруулан тавьсан мэт харагдах Стоунхенжийн араа үнэндээ газар доор нуугддаг байв. Араа. Тэ. Араа хөдөлж байгаа ч тэр доор ч. За тоглосон. За ер нь одоо яг ингээд зөвлө хэлчихэд бас болохоор байхгүй. За 17 дугаар зуунд эрдэмтэн Джон Обрийн нээсэн одоо ингээд чулуун тойргийн хүрээлэн жигд зайтай ухсан 56 ширхэг нөх болох энэхүү ингээд нөх байгаа байхгүй. Энийг малтаж үзээд цагны хамгийн гол механизм гэдгийг нь тайлбарласан байна. Одоо орон судлаачдын тогтоосноор эртний хүмүүс эдгээр 56 нүхийг ашиглан нар болон сарны хойнолыг зэрэг хөдөлдөг байсан байна. Хэрв нүх бүрийн дээгүүр тусгай тэмдэг чулууг өрөөд өдөрт 2 ингээд нүхээр ахиулан хөдлөгвөл яг 28 хоногийн сарны мөчлөг болох бөгөөд үүнийг арай өөр аргаар буюу 13 өдөр тутамд 2 нүхээр ахиулах замаар хөдлөх юм бол жилийн 365 хоногт нарны бүтэн ухаанлыг гарч ирдэг гэж байна. Хөдөлгөөнтэй юм уу? Тий. Тэгээ яг нэг тэмдэг тавина гэсэн үг. Өөрөө хөдлөхгүй тий. Тэр нэг тойрог болсон гэдэг нэг 56 чулуу шүү дээ. Тийм байна. За зүг. Тэрэн дээр тэмдэг тавиал тий. Арга үлгэн болоо явчлаа шүү дээ. Сар нарны. Тий. Сар нарны хуанл явуулж байгаа байхгүй. Тий. Яг ийм л байгаа. За энэ нь өнөөгийн механик цагны доторх олон жижиг араанууд хоорондоо холбогдсон секундыг минутыг цагт шилжүүлэг нарийн логиктой яг ижлэх.
Тэгэхээр эртний хүмүүс зөвхөн чулуу болон газрын хөрсийг ашиглан өнөөгийн ухаанлыгийн ухаалаг системийг бүтээж чадсан байх. За Стоунхенжийн Швейцар цагтаа зөвлөх болсон хамгийн гол шалтгаан нь сар нарны хэртэлтийг урьдчилан тооцоолох асар өндөр наривчлалтай чадвар юм. За орчин үеийн одон орны шинжлэх ухаанаар сарны ухрах хөдөлгөөн буюу хэртэлт яг ижил хугацаанд давтагдах мөчлөг нь 18.6 жил байдаг бөгөөд энэхүү нарийн тоог Стоунхенжийн 56 нүхээр дамжуулан яг тоог тооцоолж болдог. Жишээлбэл хэрв обрын нээсэнтэй нөхнүүд дээр байрлуулсан нар сарны тэмдэглэгээгээ болон хэртэлтийн хоёр тэмдэглэгээг чулуун тойргийн яг эсрэг талд нь давхцах юм бол тухайн өдөр сар хэртэн гэдгийг эртний цаг хугацаачтай хугацааг хэмжигчд бас 100% магадaltaгаар урьдчилан хэлж чаддаг байсан байна. Бүх эрх мэдэл төр чин дагаад тэгэл дагаад бүх эрх мэдэл ирж яг үнэ. Дээрээс нь шашин одоо юу гэдгийг тэр нөгөө овг аймгийг удирдах те өнөөдөр нар хэртэн гэд хэлэхэд тэр хүмүүсийн дунд тэгэл бурхан яг үнэ. Наа чи нөхгүй. Тэгээ би яг бэлж захтаа чи яг ингэ гэж бодсон. Нэрэл ингээл бурхан шүү дээ те. Ингээл эзэн. Бурхан эзэн бурхан мэн гэл. За сүүлийн үеийн судалгаагаар бол Стоунхенжийн бас нэгэн маш гайхалтай онцлогийг илрүүлсэн нь бол түүний дуу чимээ шингэх чадвар буюу акустик бүтэцгэж. За чулуунуудын тойрог хэлбэрээр байрлуулж мөн дээр нь хөндлүүлэн тавьсан тойргийн голд гарсан дуу чимээг гадагш гаргахгүйгээр зөвхөн тойрог дотроо цуурайтуулах асар том микрофоны үүргийг бас гүйцэтгэждэг. За хэрв тойргийн дотор хөгжим тоглох эсвэл шивнэж яривал тэрхүү тойрог дотор л байгаа хүнд л сонсогдоод гадаа байгаа хүнд нь ер нь бараг сонсогдохгүй гэсэн үг байхгүй юу? За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дотор байгаа хүндээ бол илүү чанга сонсогдно гэсэн үг. Одоо яг чи тэрийн чивчиг гэсэн үг байхгүй юу? Ярьж байгаа маань тий. Тэр гадаа сонсогдохгүй. За энэ нь бол эртний бөөнөр тий энд зан үйл хийж байсан зөвхөн сонгогдсон хүмүүст л сонсогдох дуу чимээ аялгауг ихшгэлүүлдэг байсан гэх мэт таамгийг баталгаажуулдаг байхгүй. Сүрхий юм гэж. Зөвхөн танил сонсогдож байгаа гэдэг ч юм те. Зөвхөн би сонссон юм. Сая нэг ингэдэг нэг ярьж байгаа яриг ингээл тэр багны цаанаас ингээ баахан хүмүүс сонсож байгаа нь шүү дээ те. Тэгэхээр тэр хүн ингээд нэг ярьж байхад зөвхөн тэр хүн сонссон бусдын сонсож байгааг бол байгаа байхгүй те. Сонгогдсон хүн. Одоо энэс чинь одоо нэгсэж жиг бурхан гарч ирээд бурхан нь хааныг сонгоод те хаан болгоод ингээл хаач удирдахч болгоод яг тухай чинь те. За үүнээс гадна ингээд Стоунхенжийн тойрсон өөр нэг сонирхолтой баримт болвол эндээс олдсон хүний шарилууд гэж. Эрдэнэтэд эдгээр одоо арга яснуудаас те шүдний паалангийн химийн аргаар шинжилээд эргэн тойронд нь оршуулсан хүмүүс бол зөвхөн тэр хавийн хүмүүс бол биш ээ гэдгийг тогтоосон. Тэнд газар дундын тэнгисийн эргээс өнөөгийн Франц, Герман тэр байтугай Альпийн нуруунаас олон зуун километр замыг туулан тэгээ энэ чулуун хүрээг зорин ирж энд нас орсон хүмүүсийн шарил олдсон байдаг. Эндээс Стоунхенж балар эртний цагт зөвхөн британчуудын газар байгаагүй. Харин бүх Европын хүмүүсийг зойж ирдэг ариун дагшин мөрөглийн төв, магадгүй өвчин зовлонгоо ангаадаг эртний эмнэлэг байсан гэх тэгээ таамагдал гарсан байдаг. За 1986 онд бол ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн Стоунхенж нь өнөөдөр Их Британий хамгийн гол аялал жуулчлалын бүс бөгөөд жил бүр сая жуулчин энэхүү нууцлаг хүрээг үзэхээр ирдэг. Археологийн бусад олдвоороос ялгаатай нь Стоунхенжийн дахин нээсэн түүх гэж үгүй. Энэ чулуун хүрээг одоо Солсбергийн талд хэдэн мянган жилийн турш сүндэрлсээр л ирсэн. Стоунхенжийн тухай хамгийн анхны бичгийн их сурвалж бол 12 дугаар зуун буюу 1130-аад оны үед хамаарагддаг. Манайх нөгөө хамаг Монгол улс Хабул хаан гэдэг ингээд зогсож явах гэсэн үг шүү дээ. Британий түүхч Хенри Хантингтон гэдэг. За энэ хүн бол өөрийн тэмдэглэлдээ энэхүү чулуун хүрээг анх удаага дурдсан байдаг. Уулга алдмаар асар том чулуунуудыг яаж ийм өндөрт байгуулсныг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Хэмээн бичүүлсэн байгаа байхгүй. Тухайн үеийн дундад зууны Европын оршин суугчид балгар эртний түүхийн талаар ямар ч төсөөлөхгүй байсан тул уг байгууламжийг Артур хааны домогт гардаг алдартай шидтэн Мерлийн өөрийн ид шидийн хүчээр Уэльсийн уусаас нисгэж авчирсан. Эсвэл эртний аврах биетүүд босгосон гэж чин сэтгэлээсээ итгэдэг байсан. Ийхүү хэдэн зууны турш Стоунхенж зүгээр л малчдын хонь бэлчдэг, элдв үлгэр домог, ам дамжин яригцаар байсан газар байсан байна. Үнэлж мэдэхгүй. Тэг үнэлж мэдэхгүй. Сонирхол юм байгаад байна. Харахаараа амар том байгаад байдаг тий. За энэ л баггүй. За би яг иймэрхүү мэдрэмжийг бас сая Египтэд аялж байхдаа бас авсан. Яагаад гэвэл тэр Египтийн пирамидын гадаа ингээд нөгөө айл ингээд амьдраад дээрээс нэг ресторан нээсэн, дээлийнхаа давхуртаа ингээд хоолны газар нээсэн ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ тэд нар дэлхийн хамгийн том ингээд гоё ингээд пирамид тий. Эний гадаа байгаа бот зүгээр амьдарч идэг наац тий. Гоё санагдж байгаа байхгүй. Би
Энэ хүмүүс тэг ямар хувь тавилантай те за хувь тавилан ч одоо юу зөв бас нэг азтаагаас те дэлхийд ингээд 8 тэрбум хүмүүс байж байхад эднийх ягаад энд ингээд гоё бизнес хийгээд зогсож байгаа юм бэ гэж хэлмээр. Яг тэр шиг тэгтээ тэрийг анзаараагүй тасан байгаа байхгүй те. Яг л үнэ. Ер нь бид нар ч гэсэн нөгөө нэг бас мэддгүү өмнө ингээд нэг чулуун хөшөө байж идэг тэгээд юм хаанаас гарч ирсний ч нэг сонирхдгүй ч юм уу байж л байдаг гэж бодсон. Гэхдээ яг наачаа штэ. Тий, урнаа энэ штэ. Чи тэрийн ярьсан нөгөө нэг луу тотоо штэ тий. Тэр чил байгаа штэ малчин баяраа. Яг үнэ. Тий бас штэ. Тэнд өвлжөө зогсож байдаг тий. Тэгээ нэг археологч тэрийг нь хайгаал байдаг. 2000 жилийн турш хүмүүс хайсан байж идэг тий. Угаас л түүхэн тэмдэглэгдээд үлдээсэн зүйл ингээ байж л тий. Энэ ч л байхгүй. Одоо монголоор ярих юм бол зөндөө жишээ байна штэ. Яг энэ адилхан. Тийм байна. За Стоунхенжийг шинжлэх ухааны үүднээс бол судалж эхэлсэн анхны алхам бол 17 дугаар зууны ихэр буюу 1620 онд тохиосон. За Их Британий хаан 1-р Джеймс Солсбергийн талд ирж энэхүү чулуун байгууламжийг нүдээр үзээд асар ихээр гайхан биширч ордны алдартай уран барилгач Иниго Джонст уг байгууламжийг хэн хизээ яаж барьсныг нэг бүрчлэн судалж зураг төслийг нь гаргах зарлиг болгосон байдаг. Ингээд Иниго Джонс чулуунуудын байрлалыг анх удаага наривчлан хэмжиж эргэн тойронд нь матлах хийж үзээд үүнийг эртний хүмүүс хийж чадахгүй хэмээн дүгнсэн баг. Тэрээр эртний Ромын эзэнт гүрнийхэн те эсвэл Грек, Египтийн уран барилгыг дуурайн барьсан Ромын сүм гэсэн онолыг дэвшүүлж хаанда илтгэсэн байдаг. Хэдийгээр энэ нь түүхийн хувьд буруу дүгнэлт байсан ч Стоунхенжийг архитектурын үүднээс баримжуулсан анхны судалгаа болсон баг. За Английн хаан бол 1620 онд бол те хамгийн анхны одоо ингээд археологийн судалгаа хийх одоо те ийм одоо үүрэг даалгавар өгсөн байж тээ. Гэтэл Монголд ч бас ийм зүйл байгаа шүү дээ. Чингис хааны дараа Өгөөдөө хаан хамгийн анх Монголд археологийн матлаг хийх те матлаг судалгаа хийх бас нэг ийм одоо хар болгосон байгаа шүү дээ. Тиймд одоо үл мэдэгдэх юм эртний хот байна. Тэрийг малт судлаад үл мэдэгдэх бичиг тий тэрийг тайлж унших эрдэмтдийг тал бүрээс цуглуулсан гэл ийм зүйл байна шүү дээ тий. Дэлхийч Монголч хоёулаа гайхамшигтай тий. Монгол утгагүй шүү гэл. За өдгөө түүний нэрээр бол ер нь бол юу яасан байгаа юм. Одоо яг нэг хаан болвол хамгийн анхны одоо ингээ архитектурын одоо ингээ нэг баримтжил хийсэн байж тээ. За хааны захиалга судалгаанаас хэдхэн 10 жилийн дараа буюу 1640 онд Британий нэр эрдэмтэн Джон Обри тээ Стоунхенжийн үргэлжлүүлэн судалж чулуун тойргийг хүрээлэн газар доорх 56 ширхэг нууцлаг нүхийг илрүүлсэн байдаг. Эдгээр нүхнүүдийн дотроос олон зуун хүний чандралсан шарил олдсон бөгөөд Джон Обри энэ байгууламжийг ромчууд биш харин Британий эртний кельтүүдийн шашны лам нар болох дридүүд буюу бөө нарын босгосон ариун сүм байна. Гэх онолыг дэвшүүлснээр Стоунхенжийн нэр хүнд Европ даяар цуурайтсан байна. За тэгэхээр энэ бол бас нэг бөөгийн зан үйл гэж үзэх юм бол бас бүгд боломжтой шахуу гадагаас тэ нэгдүгээр тэр нар хэртгийг мэдээд байна. Тийм байгаас хоёрдугаар тэр нэг зөвхөн сонгогдсон хүнд гэдэг тэр үг сонсогддог зөвхөн чам сонсогдно гэдэг те. За энэ зүйл тэгээд эндээс чин гадна бас нэг янз бүрийн зан үйлүүд байгаа даа шүү те. Эдгэр чинь өөрөө бас ингээд том зүйл байгаа байхгүй. Гэхдээ тэр яг яаж барьчваа гэдэг нь айгуу сонирн байгаа даа шүү те. Тийм зан үйл дээр багшаа би бас өнөөдрийн өнцгөөс энийг одоо хэтэрхий өндөр үнэлээд те одон орны одоо ингэж ажиглах төв өнтер гэж бариад гэтэл яг үндэ энэ дээр ингээд нэг баахан хүн аваачаал одоо яг түүхтэр их гараад байна л да ингээл те толгойг нь огтлоод ингээд одоо өргөл барьцаал барьдгийн биш байсан багада яг бодит байдал те бид нар ч бас юмыг жоох уран сайханжуулах гэдэг. Гэхдээ яг багшийн хариунаас ойлголоо. Энэ бол яалтчгүй юм байна. Тэ. Хоёулаа бол бас нэг эртний хот мот дээр бас нэг хэсэг ярьдаг байлаа ш дурнаа те. Нөө тахил өргөнөө гэх те. Айгуу хэцүү байдаг. Сүүлдээ чи тахил өргөн гэдэг үг нь жоохон дургүй болсон те. Тэр чи янз янзаар аргаар л өргөж байгаа юм л да те. Заавал бас хүнийг те. Гэтэ яг яалчгүй л бас нэг эртний бас нэг соёл иргэншлүүд байж хүнээр тахил өргөдөг ийм зан үйлүүд бас байгаадсан те. Яг магадгүй юм энэ дээр бас тий давхар байж байж болно тий үүсэхгүй шүү дээ чинь тий. За эцэст нь бол 1915 онд бол Сесил Чуб хэмээх ингээ чинээлэгэр одоо ингээ юу яасан байгаа. Стоунхенжийг бол ингээ харж ажилласнаа баяр чинээлэг ир байгаа шүү дээ тий. За тэгүн гот энэ хүн яасан бэ гэхэлэр худалдаад авчихсан. Тэр чигээр нь. За худалдаж аваад яасан гэж их нэртэй төрсөн өдрийн бэлэг болгоод дуудлага худалдаагаар худалдаж аваад бэлгэлчихсэн. За ямар гайхалтай байж боломгүй бэлэг вэ? Стоунхенжийг эхнэрийнхээ төрсөн өдрөөр маа бэлэг гэд бас лайхтар зүйл байгаа сте. За тэгээд ер нь бол яг юм байгаа юм.
3 жилийн дараа бол мань хүн болвол за энэ бол мэдээж том түүхэн дурсгалт зүйл те. За энэ зүйлийг би ингээд нэг хүн ингэж эзэмших нь бол буруу юм байна гэдгээ ойлгоод 1918 онд бол энэ хүү агуу одоо ингээд түүхийн хувьдаа үлдэж болохгүй гэд үзэл одоо Британий засгийн газар дүн төлбөргүйгээр буцааж өгсөн байт юм билээ. Тэгээ өстөн хүн чинь бол одоо маш олон одоо энэ язгууртнуудын тийм ингээ гард амжсан зүйл болчихж байгаа байхгүй. Энд чинь зүгээр нэг эхлээд нөгөө нэг зүгээр малчтын одоо тийм мал марилдаг газар байсан бодвол дараа нь ингээл 18-аас 19-р зуунд бол язгууртын хүмүүсүүдийн гард амжаад хувийн өмч байсан. Тул хувийн өмч гэсэн үг байхгүй юм чинь тий. За тэгэхээр тэрий чинь ингээ байнга маллаад ингээ хараад авахс хэцүү. Тийм болохоор тэрий чинь бас үзмээр байгаа хүмүүс байгаад байна. Тийм байж жуулчд байгаад байна. За тэгэнгүүт чинь одоо яг эн чинь 18 19-р зуун гэж чинь дэлхийд дахинд археолог гэдэг зүйл чинь бас ахуу том нөр Помпео хот мот тий одоо ингээл эртний одоо пирамид гэдэг одоо ингээл газар авсан байсан үе шүү дээ. За тэгэхээр тэр Стоунхенжийн ойролцоо юу вэ гэдэг ч юм уу тий ингээд сонирхож очдөг хүмүүс маш олноор болчихж байгаа. За олноор очихоос гадна эдгээр хүмүүс нэг зүйл хийдэг гэсэн. Тэр нь юу гэхээр тэр Стоунхенжийн чулуунаас нэмтэлж авдаг. Өөртөө дурсгал үлдээдэг. За тэгээд нөгөө нэг улс орон руугаа харингуудаа энэ бол алдарт Стоунхенж чулуунаас гаргасан зүйлээ тэгээ авч үлдсэн гэдэг ч юм. Гэх мэт нөө алхаар цохиж одоо ингэж ингээд маш их бас эвдэл сүйтгэгдсэн байт юм байна. За одоо яг уу тэгэл төрсөн өдрийн бэлэг болоо те сүүлдээ засгийн газар авсан. За үүнээс хойш бол 20 дугаар зууны турш бол орчин үеийн археологийн шинжилгээ ухаан, технологийн тусламжтайгаар те Стоунхенжийг бол судалж дэрвдүүдээс ч хавгүй эрт шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүс барьсныг эцэслэн тогтоосон бөгөөд норж унсан байсан чулуунуудыг нь өргөж анхны байрлалаар нь сэргээн засварснаар өнөөдөр бидний харж буй дэлхийн гайхамшигт хүн төрөлхтний өмнө бүр ингээ утгаараа нэгдсэн Стоунхенж те харж байгаа байхгүй. За Стоунхенж бол дэлхийн хамгийн алдартай түүхийн дурсгалуудын нэг боловч жуулчдын хараа сурах бичгийн хуудаснаас хальсан хүмүүсийн тэр бүр мэддгүй сонсоход үл өнөмшим те маш олон хачиргалтай тоо баримт бас байдаг. Стоунхенж эрт цагт баригдсан хэвээрэл өнөг хөрсөн юм биш. 20 дугаар зууны ихэнх үе гэхэд ихэнх чулуунд хазааж зарим нь бүр мөсөн нурж газрын хөрсөнд булгагдсан байсныг нь 1901-ээс 1964 оны хооронд инженерүүд том кран ашиглан буцаан босгож суурийг нь орчин үеийн бетоноор бэхэлсэн тул өнөөдрийн бидний харж буй цэгцтэй сөрлөг төрх нь төрх бол 20 дугаар зууны ихэнх үед сэргээн засварласных нь үр дүн байхгүй. Гэхдээ тэдгэр бүгд зүйлс нь 5000 жилийн хугацаанд тэр газараа хадгалагдсан үлдсэн байсан гэдэг зүйлийг хэлээд байгаа тийм. За энэхүү байгууламжийг тойрсон өөр нэгэн гайхалтай түүх Эрдэмтэн Чарльз Дарвины амьдралынхаа сүүлчийн жилүүдийг зориулсан хөрсний үт судлах ажилтай холбоотой байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Эрдэмтэн 1870-ад онд Стоунхенжийг чулуунд яагаад газрын гүн рүү шигдэж хөрсөнд ингээ булагдаад байгаагийн нууцыг судж байсан байгаа байхгүй. Тэгээ чулуунууд өөрсдөө ингээ суусааргаад газарт ингээ булагдсан байна шүү дээ. За ингээд судалж байхдаа бол олон өт чулуун доороос хөрсийг идэж байсныг тогтоосон байдаг. Чулуу хүрээний хөрсийг өт эзнэр хүнд жинтэй аврах чулуунууд жил ирэх тусам өөрийн жингээрээ доошилж суусан болохыг тэрээр судлан тогтоосон баг. Ямар гой судалгаа вэ? Өт бас үндтэй их үүрэгтэй байсан биз дээ. Харин тий. За хадгалж үлдэхэд эн чинь бас бас үүрэг гүйцэтгэж авах гэж газрын дор булагдчихж байгаа гэсэн үг шүү дээ. За мөн 19-р зууны үед бол Стоунхенж ямар ч хамгаалтгүй хувийн одоо өмчийн газар задгаа байх тул үед бол зуучид бол зориулсан сонирхолтой бизнес гарч эхэлсэн баг. За энэ бизнес бол их сонирхолтой бизнес юм. Татаага айчнаа зөө. За тэгээд энэ бизнесийг мэдхийн тулд хоёул бас хамтран ажиллаж байгаа танилцуулъя тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль ивэнтгэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр эдний ураа нь бас их гоёо. Ажилд бэлэн чадвар сурыг. Ердөөл энэ юм шиг бас надад санагддгийн. Тэгээ одоо ч нөгөө цаг үетэйгээ хөл нийлүүлэх. За технологигүй юм болгон ард тоцроод хин технологитой нь одоо хэд дахин цаг хэмнэж урд алхах байгаа ийм цаг үед бид нэр амьдарч байна. За тэгэхээр энэ UFE гэдэг байгаа. За энэ бол одоо нөгөө инженер технологийн сургуулийн одоо нэр байгаад байгаа юм л да. Англи нэр нь UFE техник санхүү эдийн засгийн сургуулийн яг бүрэлдэхүүн сургууль. За эднийх болохоор яг шинэлэг технологи цаг үетэйг нийцсэн шинэ арга барилыг ашиглан ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн ийм сургууль. За эднийх бол мэдээлэл технологийн салбарт одоо IT гэсэн үг шүү дээ орчуулбал тий. За энэ салбартаа онцгойлон анхаарад ирээдүйн шаардлагад нийцсэн мэрэгчлэтнүүдийг бэлтгэхээс гадна технологи, дизайн, за сэтгэл судлал гэсэн 3 үндсэн чиглэлийг хослуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
За одоо үнэхээр бас над бол их таалагдж байгаа одоо тийм мэрэгчлээ сонгох гэж байгаа хүмүүс маань очиод санхүү эдийн засгийн сургуулийн алшантай гүрний ард байдаг шүү дээ. Очиод тийм уулзаад мөн холбогдох хугацаа нь 77 32 10 10. За UAFE Tech MN гэсэн сайтаар ороод та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгэхээр нэвтрүүлгийг мэдтгэж байгаа. UAFE Tech сургуулийнхаа хамт олон их баярлалаа. Facebook дээр бас та бүхэн дагаад аваарай. Санхүү эдийн засгийн сургуулийн зөвлөх багш штэ би. Тийм үү? Тийм шүү дээ. 2 жил гарсан болж штэ. За танилцах таатай байна. Таатай байна. Би яг бас нэмэт хэлчихэ те. Санхүү эдийн засгийн сургуулийг би айгу санаар хараад байдаг. Айгу гоёор хараад байдаг. Яагаад вэ гэхээр хамгийн анхны сонссон баг 3 дараалсан мэдээлэлтэй санхүү эдийн засгийн сургуулийн талаар сонссон 3 дараалсан мэдээлэл маань гурлаа гоё мэдээсэн байгаа байхгүй. Тэг хүнд чинь нөгөө нэг ингээд санхүү эдийн засгийн сургууль мундаг, санхүү эдийн засгийн сургууль гоё те. Энд чинь нөгөө нэг яг юм реклам зар сурчлагаар биш. Одоо зүгээр ингээ хүний амын ярианаас сонсож байгаа шүү дээ. Эсвэл харилцан ярианаас эсвэл би өөр хажууд нь хараад зогсож байгаа шүү дээ. Тэгээ одоо би санхүү эдийн засгийн сургууль угаасаа мундаг гэдэг 100% итгэдэг. Тэгээ өөрөө бас те ментор багшаа. Тэгэлгүй яг маш ууган сургуулиуд юм бас нэг те. Тэгээ бас маш олон хүмүүсийн маш гайхалтай яриануудыг бас сонсч байсан. За хоёул нөгөө нэг гайхалтай бизнесээ өргөжлүүлээ тий. За бизнес. Stone Henge-ийг тойрсон гайхалтай бизнес хөгжсөн. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол яг энэ одоо яг Salisbury тий хотын иргэд бол жуулчдад ингээд тусгайлсан, зориулсан нэг зүйлийг түрээсэлдэг байсан. Энэ нь юу вэ гэхээр алах. Тий. За. Тэгээ учир нь гаднаас ирсэн хүмүүс бол Stone Henge чулууг алхаар цохижтэй жижиг хилтерхий хуглан аваад дурсгал болгоно хадгалдаг гэсэн штэ. Тэгэхээр тэр ингээ холоос ирж байхдаа тэрийг хэмгэлж авна гэдэг ямар ч бодгүй ирж байгаа. Гэтэл хүн болгон тэгээд тэр алхыг түрээсэлж авч иж тэрний чи хэмгэлж जैन тий. Энэ бүгдийг харсан учраас нэг хэсэг бол тэр алх түрээслэх бизнес бол нэлээд газар авсан байгаа даа тий. За тэр бүхэл тухайн үеийн чулуун дээр жуулчд өөрсдийнхээ нэрийг сийдэх нь хэвийн үзэгдэл байсан байгаа байхгүй. За одоо манай тайхар чулуун болоо шүү дээ. Одоо энэ бол одоо л үнэхээр утгагүй замбраагүй зүйл болчихж байгаа шүү дээ. За эцэст нь Stone Henge-д бол төстэй эрт балларын одоо хэдэн 10 чулуун болон модон хүрээ тойргууд дэлхийн өнцөг бүлэмбэрт байдаг. Жишээлбэл Японы хойд хэсэгт орших бол оюугийн хүрээ буюу 4000 гаруй жилийн настай. За үүнтэй төстэй тий 2 том тойрог болон хэд хэдэн жижиг овооноос бүрдэх энэхүү цогцлборын аврах чулуунуудыг тус газараас бараг 5 км зайд орших Акуя мөрнөөс авчирсан гэдэлдэг. За хоёр тойргийн нэг нь буюу тий Нагагатагийн одоо тойргийн диаметр нь 42 м болвол нөгөө болох Минзагийн тойргийн диаметр нь 48 м. За ингээд нэг иймэрхүү бас тий дурсгал байгаад идэг. За энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр ийм аврах том одоо ингээд чулуунууд тий дэлхийн өнцөг бууланд байдгаа гэдгийг бол хэлээд байгаа. Харин Японд байгаа энэ адилхан төстөө тий энэ зүйлийг болохоор Эрдэмтэд оршуулгын газар байсан гэж таамагладаг. За түүнээс гадна Египтийн нутагт бол Нубийн цөлд те Нубийн цөлд бол Абу Симплес баруун зүгт 100-аад км-ийн зайд дэлхийн түүхэнд хамгийн эртний одон орны төвийн нэг оршдог. Нафта Плая нэрт тэрхүү газрын хуанлагын тойрог хэмээн байгууламж нь 6000 орчим жилийн настай. Нийтийн доотлын өмнөх 5 дугаар зууны эцээр цөлийн гүнд бий болсон уг тойрог одоогоор мэдэгдээд буй дэлхийн хамгийн эртний энэ археоастрономийн байгууламж байгаа байхгүй. Тэгээ зуны одоо ингээ өдөр шүн тэнцэх өдөр гол чулуудынх нь сүүдэр тойргийн дунд голлож үзэгдэх энэхүү хайнлагийн зарим том баг нь илэгдэж жижигэрсэн байдаг. Нубийн цөлдөх энэ одоо том тойргуудыг нийтд нь Египтийн археоастрономийн цэгүүд нэрээр ЮНЕСКО бас дэлхийн бүртгэд авсан байдаг. За мөн одоо Туркийн Урпа нэрт суурингийн зүүн хойд захад орших Гизэст буюу хүйс толгоон дэргэд Турк Америкийн эрдэмтдийн хамтарсан багийнхан нийтийн тоглолтын өмнөх 10 дугаар зууны үед хамаарах нэгэн чулуун байгууламжийг 1963 онд илрүүлсэн байдаг. Харин толгодын ойр орчмыг наривчлан шинжилж олдруудыг судлах одоо ажлыг Турк Америкийн Турк Германы хамтарсан 1996-аас 2014 онд хийсэн судалгаа байгаа. За нийтийн тоглолтын өмнөх 10 дугаар зууны эхээр энэхүү цогцлбор Английн Stone Henge-с даруй 6-аас 7000 мянганы өмнө баригдсан гэсэн үг байгаа байхгүй. За хүйс толгойн хүн чулуун одоо байгууламжийг анчид барьсан гэж зарим судлаачид таамагласан бол Турк эрдэмтдийн олонх нь уг цогцлборыг хүний гараар бүтсэн хамгийн эртний мөргөлийн газар байсан гэж үзэж байгаа. За толгодын орчмоос бодон гахаа, өнөг, арслан, шувуу, могоо, хилэнцэд орхоо зэрэг олон амьтныг дүрсэлсэн хэдэн 10 чулуун хөшөө олдсон бөгөөд олонх нь Т хэлбэртэй байсан гэж байгаа.
Туркт хамгийн анхны яг үнэ. үргэлжийн юу байна те. Тийм тий. Одоо мегалит гэдэг байгаа юм л да, нэг чулуун байгууламж чинь тий. Хүн одоо хэсэг бүлгээрээ амьдрах болж те газар тариалан эрхэлж сурсныхаа дараа л чулуу мод ашиглан те барилга байгууламж барих болсон гэдгийг бол судлаачид саяхны хүртэл бол итгэлтэй байсан. Гэтэл хүйс одоо те хүйс толгодын чулуун байгууламж бол ил явц эсэргээр явагдсныг бас баталсан байдаг. Нэгүгээр биесээ том те биеэсээ том байгууламж хөшөө дурсгал барих хүний чадвар газар тариалан хөгжсөн үеэс бус бүр өмнө буюу хүн гэж амтан одоо отоглон амьдарч эхэлсэн үеэс эхэлсэн гэдэг зүйлийг нотолж байгаа байхгүй. Ингэхдээ л бүр том одоо ингээд тий байгууламжуудыг барьж эхэлсэн гэдэг зүйл хийж байгаа. Тийм багшаа одоо энэ цаг үе чинь нөгөө яг мөсдлөгийн цаг үе өнгөрөөд тий. Яг үнэ тий. Тэгээд энэ үеийн хүмүүсийг бид нар юу гэж төсөөлж ирсэн бэ гэхээр нэг хувц цунартай болж ийн үгүй юу тий. Тиймэрхүү зүйлийг төсөөлж байтал одоо энэ хүйс толгой гэдэг энэ газар бол одоо бид нар өөрөө өөрсдийгөө дутуу үнэлж ирсний баталгаа бол одоо тий гарч ирсэн. Тэ. Гү бас ингээд яаж гэдэг л зүйл агүй их байгаад байгаа хэвээр тий. Гэтэл одоо нэг орчин үед чинь бол хүмүүс бол шууд бодохтой байгаа. Энэ бол орчин цаг, техник, технологийн тий хөгжил, дэвшил, ийм хөгжил бид нар ингэж ярих хэрэгтэй гэдэл тий. Юу өнгөрсөн болорсон үеийн түүх яриад байгаа. Юу өнгөрсөн болорсон үеийн шинжлэх ухаан археологи яриад байгаа юм тий. Одоо наадахаар чинь яад ингэж яриад байдаг байхгүй юу? Гэтэл эн чинь 3 цагийн хэлхээс гэдэг зүйл байгаад байна тий. Ирээдүгөө төлөвлөхийн тулд өнгөрснөө заавал судлах хэрэгтэй болж байгаа. Тэг өнгөрснөө судлаад эхлэхээр чинь тэр дотроос чинь өөрсдийгөө хүртэл голох хэмжээний тий зүйлсүүд гарч ирээд байна гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. Монгол ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Хүннүүгийн тэр одоо язгууртын булчнаас олдож байгаа тий тэр олдуурууд эдгээр олдууруудын тэр хийсэн арга барилыг би нэг хэлжсэн юм жижигхэн одоо хумсыг дөрөв хуваасантай тэнцэх юм жижигхэн зүйл байна. Тэр дотор тэр хэмжээг ямар ч алдаа мадаггүйгээр яаж тийм жижигхэн юм ингэж хэмцэн байна гэл ингээл яриад байдаг тий. За ингээд энэ мэтлэнгээр яриад байх юм бол ер нь Монгол болон дэлхийн археологи дотор тий агуу гайхалтай зүйлүүд зөндөө байгаад байна. Тэрний нэг нь бол Stonehenge тий. За энэ мэт ч одоо ингээд бүтээн байгуулалт болвол ер нь бол хүй нэгдлийн ихийг тавьсан гэж дүгнэхэж хөрөж болох юмаа гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр магадгүй тэр шинэ жолоон зэвсгийн үеэсээ ч цаашаага бас тий ийм зүйл байсан байж болох талтай гэдэг дүгнэлтүүд гарахыг ч үгүйсэхгүй гэж байна. Шинжлэх ухаан маш ихээр өөрчлөгдөж шүү дээ тий. Тийм шүү. Тий. За хоёлаа тэгээд энэ хүрээд өнөөдрийн миний ярих тий сэдвийн маань савн дүрлээ. За баярлалаа багштай. Stonehenge-ийн талаар бол хүн болгон сонсч ирсэн. Гэхдээ бас өнөөдөр маш олон гоё шинэ мэдээллүүдийг бас анх удаа авсандаа их баяртай байна. За нэвтрүүлэг маань NTV Одондөр радио 107 83.3 гэсэн ост толгооноор та бүхэндээ хүрлээ. Дугаарыг хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани болон за ажил бэлэн чадварыг сургая. Санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль маань хамтарч ажиллалаа. За ингээд дараагийнхаа гайхалтай археологийн нууцуд нэвтрүүлгээр Цэнгэл мод өнөөдрөөс амтсангүй маш гоё дугаар дээр ороод ирлээ. Та бүхэн манаас уулзаарай. Баярлалаа Марат багшаа. За хамтран хөтлсөн урнадаа ч гэсэн маш их баярлалаа. За үзэг сонсогч та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаагчлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.